боддог. Монгол ухаан цэрлэгс. Амар байна уу? Эрхэм үзэгчдээ. Монгол ухаан цэрлэх ёс нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлэгт авиас бэлгийн сор болсон олон сайхан хүүхдүүд маань оролцохоор ирсэнд таатай байна. Амар амгалан байна уу хүүхдүүдээ? Амар амгалан. За өнөөдрийн хувьд бид нэр Монгол ухаан цэрлэх ёс гэдэг сэдвээр ярилцах болно. Тэгэхээр та бүхэн Монгол ухаан, ер нь ухаан гэдэг бол ямар зүйл байдаг вэ гэдэг талаар хамтдаа ярилцъя. Монгол ухаан гэдэг бол бидний үе дамжин уламжлагдсан зөв хүмүүжил хүн байхын ариун нандин ухаан гэж би боддог. За маш зөв хариуллаа. За өөр хэн хариулах вэ? Монголчууд бид Эрдэнэ Чингисийн үеэс Монгол хүний Саруул хаанаар дэлхийн талыг байлдан дагуулж асар их уудам газар нутагтай байсан. Харин одоо тэр их Монгол хүний Саруул хаан хайлт оцсноо гэлтэй. Тун утгагүй монголчууд бид их орон газар шороо элийн саднаа боддог цаг ирнэ гэдэгт бид бүхэн итгэдэг. Маш зүйтэй. За тэгэхээр ухаан гэдэг үгнээс хэдүүлээ эхэлцгээе. Ухаан гэдэг бол хүний амьд явах хугацаанд олон хүнд хүрэлцэх энэ асуудал бол хамгийн анхны зүйл байна. Тэгэхээр өнгөрсөн мянганд хүний ухаанаар нь шилдэг хүмүүсийг тодруулсан. Түүний эхэнд бол Есүсийг бичигдсэн байдаг. Тэгэхээр Есүс маань дэлхийн түүхийг хоёр хуваасан. Юу гэхээр манай эртний өмнөх, манай эртний хойдох мөн түүний төрсөн өдрөөр шинэ ном солигддог. Тийм учраас одоо ч гэсэн дэлхийн 8 тэрбум хүний талаас илүү хувь нь түүний сургаал номыг дагж яадаг байх нь шүү дээ. Үүний дараагаар бидний эзэн Чингис хаан бичигдсэн байдаг. Чингис хааны оюун ухаан төгөлдөр байсныг бид эндээс харах боломж байна. Юу гэхээр баруун Европ, зүүн Европ хүртэлх Унграас одоогийн Солонгос хүртэлх энэ асар том уудам нутгийг эзэн Чингис маань улс байгуулсан. Тэр улсыг байгуулахад олон улсын шашин зан заншил байх учраас тэднийг нэгтгэх, нэг болох шаардлага гарсан. Тийм учраас өөрийн оюун ухаанаараа тухайн ард түмний зан заншлыг хүлээн зөвшөөрж шашин шүтлгийг нь хүндэлж тавьсан учраас тухайн ард түмэн түүнийг хүндэлж араас нь дагсан түүх бидэнд байна. За тэгэхээр ухаан гэдэг бол олон хүмүүст хүрч олон хүмүүсийг өөрөөсөө дагалдуулах, хүмүүс зөв зүйтэй мэдээлэл өгөх, түүний тэднийг зөв зам руу дагуулахыг үндсэндээ оюун ухаан гэж ойлгож болох нь шүү дээ. Тийм учраас бидний эзэн Чингис хаан бол олон хүнийг дагуулж энэ олон асар удам Евразийн өргөн удам талд нутгалж исэн улсыг байгуулсан байх нэ гэж бид ойлгох нь. Цэрлэх ёс гэдэг нь эрт цагаас монголчуудад улбаатай ирсэн ёс байна. За цэрлэх ёсонд үндсэндээ монголчуудын хувьд бол эрт цагаас хуулийн дагуу араас бичигдсэн зүйлүүд байдаг. Юу гэхээр их засах хууль байдаг юм уу, халах журам хуулийн дээр бичигдсэн зүйлүүд үндсэндээ цээр болж одоо бидний зан заншилд нэвтэрч орж ирсэн байх нь шүү дээ. Цэрлэх ёс, цээр гэдэг бол хүнийг хүн болгох, цааш нь хүмүүжүүлэх зөвхт байдал руу дагуулхад дэм болдог зүйл бол цэрлэх ёс байх нь. Тийм учраас бидний өвөг эцсийн агуу том цэрлэх ёсны талаар бид өнөөдөр ярилцаж хүүхдүүд та бүхэнд шинэ мэдлэг өгөхөд бэлэн болсон гэж ойлгож болох нь. Нөгөө манай ангийнхан маань ингээд дандаа ингээд салаагаараа юм аавах те дандаа л ингээд хийсэн юмаа зүгээр л ингээд хайчдаг маячдаг гэд ингээд явдаг. Тэгээд би бас энэ бичлэгэнд орж байгаагаараа бас ангийнхандаа юм хэлэх гэсэн. Тэгээд хэдий ингээд нөгөө нэг одоо Монгол соёлоо ингээд зүгээр ингээд надад хамаагүй наа чин зүгээр л юу штэ зүгээр л нэг байдаг зүйл гэж манай ангийнхан дандаа ярьдаг. Тэр талаараа битгий тэгэж ойлгуулаарай. Та нар Монгол усаараа бахархах хэрэгтэй шүү. Би бол энэ нэвтрүүлэгт орсноор Монгол усаараа маш их бахархлаа. Монгол ухаан цэрлэгс. Хүнд мөхтөө шидэх, чулуудах, хайхыг цэрлэн. Заавал хоёр гараараа барих, эсвэл баруун гараар та барина, зүүн гарныхаа тоонд орж төшөж өгнө.
хүнд юм өгөхдөө хүнээс юм авахдаа хуруугаа өлгөх, гарын салаагаар авахыг цээрлэн. Зөрчмөөс хишиг буйнд муу гих буюу ичгэргүй, ёс мэдэхгүй гэгдэн. Монголчууд ахмад настан өвөг дээдсээ Зөв. хүндэлдэг эртнээс өвлөгдөж ирсэн сайхан уламжлалтай. Тиймээс ахмад насныхаа урдуур гардггүй гарахыг Цэрлтэй цэрлдэг. байх нь шүү дээ. Маш зөв. За. Өглөө босоод заавал ороо хураах хэрэгтэй. Ороо хураахгүй бол тэр өдрийнх нь ажил үйлс нь бүтээмжгүй болж Заавал ороо хурааж гардаг. заавал Заншил ороо байх хурааж нь шүү дээ. гарах хэрэгтэй. Тийм маш зүйтэй байна. Айлын туулга зуухыг өшөглөхийг цээрлдэг. Зөрчвөөс айлын гал голомтод халтсан айлын туулга зуухыг өшөглөхийг цээрлдэг. Маш зүйтэй сайн байна. За өөр та нар цээрийн тухай ямар зөвлөд мэдэх үү? Дээлээ давчлахгүй явж болдгоо гэсэн цэрлдэг. Тэгээд бас дээл хуучирсан дээлээ шууд хаяж болдгоо. Захын завл авч үлддэг. Бас ийм цээр байх нь энэ бол бас нэг заншил байх нь биш тийм ээ. За маш зүйтэй хүүхдүүд ээ. Цээр гэдэг бол үндсэндээ тэгээд хүнийг цааш нь хүн болгох, хүмүүжүүлэх хүүхдийг том болоод ардын ёс заншлаасаа гажихгүй амьдрахад чухал нөлөө үзүүлдэг зүйл бол цээрлэхээс байх нь гэж ойлгож байна тийм ээ хүүхдүүд ээ. Хүн болгох багаасаа, хөлөг болгох унганаасаа гэж Монгол ардын зөөр үг байна. Энийг та нар юу гэж бодож байна? Ямар зүйлийг хэлсэн гэж ойлгож байна? Зөв хүмүүжлтэй байх юм бол ингээд том болоод маш зөв хүн болдог. Зүйтэй. Хүн хүүхэд багасаа зөв хүмүүжил эзэмшнэ гэдгийг хэлсэн байх нь шүү дээ. Хөлөг багаа унганаасаа хэн хөлгийг морийг дааг багнаас нь сайн сургах юм бол том болоод сайн адуу болох нь шүү дээ гэж. За тэгэхээр ээжийн аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ гэж бас Монгол ардын зүйр үг байна. Энэ маань бас та нар юу гэж ойлгож байна? Энэ зүрх зүйгийг сонсоод аавын хэлсэн үг бол алттай адилхан үнцэнтэй байх нь байна. Ээжийн хэлсэн үг эрдэнэ мэд үнцэнтэй байх нь биш тогтуудаа. Тийм учраас энийг бас тэгж ойлгож болох нь байна тийм үү? Үзэгч хүүхдүүдтэй хандаж хэлэхэд ардынхаа өв уламжлал, өв соёлыг дээдлж яваарай. Би нэг зүрх зүй хэлж болох уу? Болгүй яг болно. Эрхийг сурахаас бэрхийг сур гэж нэг зүрх зүйг байдаг. Тэрийг харин би ямар учиртай гэдэг юм. Эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг чинь хүн хүүхэд эрхлэж гэртээ байгаад байхгүйгээр бэрх гэдэг бол ажлыг сайн хийх гэдэг утгаар нь ойлгож болно. Бэрх гэдэг зүйл бол ажил бол бас бэрхшээлтэй зүйл бий тийм үү? Түүнийг ажлыг хийж чадвартай болох гэдгийг ингэж жишиж хэлсэн байх нь шүү дээ. За хүн ахтай, дээл захтай гэж бас Монгол ардын сайхан зүйр үг байна. Энэ ямар утгатай гэж ойлгож байна та нар? За ингээд хүн бүр ингээд ахмад настай дээр ах эгчтэй байгаа. Тэгээд өөрөөсөө том ингээд ахмад хүмүүсийг дээдэлж хүндэлж харьцах хэрэгтэй гэж. Маш зүйтэй хэллээ. Тэгэхээр энэ маань цээр гэдэг үгтэй уялддаг. Энэ зүйр цэцэг үг маань үндсэндээ бидний одоо ярьж байгаа Монгол ухаан тэр цээрлэх ёстой. Энэ маань уялддаг байх нь шүү дээ. Одоо ахыгаа чи гэдэг юм уу дүүгээ ч гэсэн хүндлэхгүй байх юм бол эргээд энэ үл ойлголцоон болох нь байна тийм үү. Тэгэхээр энийг зүг зүйтэй болгохын тулд цээрлэх ёс гэдэг зүйл бидний өвгдөөс уламжлаж одоо хүртэл ирсэн. Тэгэхээр ахмад үе хүндэлж хайрлахын тулд бид одоо таа гэж ярьдаг юм уу тийм. Ийм зүйлүүд байх юм байна. За Юуны учиртай? Модны учиртай. Зүйтэй. Энэ бол бас л сайхан зүйр үг шүү дээ. Юм болгон бол учиртай байх нь байна. Учир шалтгаан гэдэг бол юм болгонд байдаг гэдгийг харуулсан байна. Түүнийг модны мөчртэй бас жишиж хэлсэн байна шүү дээ. Үүнээс гадна цээрлэх зүйлийг ганц бидний ярьдаг зүйр цэцэг үгэн дотор биш бас дуунд байдаг. Юу учир юу гэхээр уртын дуунд найр наадан болж байгаа газар шалзад баахан шарга гэж уртын дууг дуулахыг хоригддог. Цомон тураатай хүрэн гэдэг дууг хориглох жишээтэй. Яагаад гэвэл энэ бол гунгийн дуу ах нь байна. Гунихралын дуу. Шалзад баахан шарга гэдэг нь дүүн зээрэн дээлмсөө явж байхад нь ах нь андуу хараад түүнийг намдсан тухай гардаг. Тэгэхээр тэр гунгийн дууг бол
найр наадмын дээр дуулж болохгүй нь шүү. Тэгэхээр цээртэй байх нь. Тэгэхээр энэ нэгсэндөө ганц зүүрдсэн үгээр биш уртын дуугаар бас цээрийг бид нар энэндээс харах нөхцөл байсан байна л да монголчуудын ажиллагаа. Ахаа алт хүндэл дүүгээ дэлэн хүндэл гэх. Маш зүйтэй. Энэ маань түрүүний нөгөө хүн ахтай дээд захтай гэдэгтэй яг нэгэн төрлийн үг боловч үгийн утга нь нэг боловч үг нь өөр. Тэгэхээр энэ үг бол үндсэндээ бас л нөгөө ах дүүгээ хүндлэх, хайрлах, тэднийг одоо нэг төвшөнд ярихгүй байх цээрийн ёсыг одоо энэ зөөрөгөн дотор орж үлдсэн байх нэ гэж ойлгох нь. Энэ дээлэг маань болохоор миний эмээ ойж өгсөн. Тэгээд өнөөдөр бас Монгол үндэсний өв соёл цэрлэх ёсны тухай ярьсан болохоор би ач холбогдол өгөөд дээлэг өмсөд ирээгээд хийдэд өмсөд ирсэн. Энэ нэвтрүүлэг минь надад үнэхээр таалагдсан. Маш их нөлөө боловсролыг өгсөн. Би энэ нэвтрүүлэгт ороод юу хийж болох, юу хийж болохгүй байх гэх зүйлүүдийг сурч мэдсэн. Монгол ухаан цэрлэгс. За өнөөдөр хүүхдүүд маань Монгол ухаан гэдэг шүлэг бэлдэж ирсэн. Тэгэхээр Монгол ухаан гэдэг шүлгээ хэн унших вэ? Би. За. Хар ус самардаггүй, хайч ангайлгаж тавьдаггүй, хаалга алдаж зогсдоггүй, хайлган Монгол ухаан. Одоо би сав хоосон буцаадаггүй, санснаа биелсэнд тооцдоггүй. Цар өдөр товолдоггүй, саруул Монгол ухаан. Уурган дээгүүр алхдаггүй, усан дам гардаггүй, утас зангидаж өгдөггүй, уужин Монгол ухаан. Маш зөв. Суврагны сүүдэр дээр гიშгдэггүй, суухта ташуур тулдаггүй, сүнийхта суугаа тинээлгдэггүй, суут Монгол ухаан. Зөөхий сүүгээ дээжилдэг, зөө савинд итгэдэг, зөө эргэж тойрдог, зөөлөн Монгол ухаан. Газар хүннэгтөө аргаддаг, гал голомтоо тагтдаг, гар сунгаж зологдог, гайхан Монгол ухаан. Найр хэвэл өрөөдөг, наадам болол уралддаг, наас ахиул томоождог, нандан Монгол ухаан. Чамлал нэмж өгдөг, час гаргаа домондог, цагтаг голомтоо өвлүүлдэг, чадaltaй Монгол ухаан. Эдийн үгийг угаадаг, мэдлэг боловсролыг дээдэлдэг, Монгол соёлоо уламжлуулдаг, мэргэн Монгол ухаан. Би энэ бол Монгол улсны тухай нэг сайн мэддэггүй байсан. Тэгээд энэ нэвтрүүлгийн дараа маш сайн мэдж авлаа. Тэгээд гоё байна. Ер нь бол ихчлэн түүх дээр энэ Монгол улсны тухай их ярьдаг. Ахмад эгч мэд болон өөр үл таних хүнийг чи гэж дуудахыг цэрлдэг. Яагаад ингэ цэрлдэг юм бэ? Яагаад гэвэл монголчууд эрт цагаасаа л өөрийн ах дүү аливаа хүмүүсийг хүндэлдэг зан заншилтай байсан. Тэгэхээр өөрөөсөө ахмад хүнийг заавал та гэж дууддаг. Та гэж дуудснаар тэр хүн хүндлэл ирэх нь шүү дээ. Тэгэхээр цаад та гэж дуудуулж байгаа хүн бол өөрийгөө энэ миний ах, миний дүү учраас би энэ хүний хажууд буруу үйлдэл хийхгүй гэдэг ухтун суух нь байна тийм үү? Одоо жишээлбэл манай хиний ах сүлдээ ах бол одоо чи ахыгаа байнга ахаа гэдэг юм бол ах чинь чиний ах та гэж дуудаад ахаа гэж дуудаад ах юм бол ах чинь би сүлд бол миний дүү учраас би энэ дүүгийнхаа хажууд буруу муу тийм үйлдэл үзүүлэхгүй гэдэг ухтун дотроо суух нь байна. Тэгэхээр энэ цэрлэх ёсны чинь нэг чухал хэсэг бас мөн бах нь байна шүү дээ. За өөр асуух хүүхэд байна уу? Эмэгтэй хүн айлын голон тооны дээс сухыг цэрлдэг гэсэн учир нь юу юм бол? Эмэгтэй хүнийг эрт цагаасаа гал голомтны эзэн гэж үздэг. Тийм бас тэрнээс гадна зарим нөхцөлд бол бас цээр тогтоодог зүйл байж л да. Гэрийн эзэн гэдэг утгаараа бол гэрийн эзэн бол эр хүн байна. Эр хүний байх газар бол хоймрын хэсэг байх нь шүү дээ. Хоймрын хэсэг эр хүний эзэлдэг байрлах газар. Тэгэхээр эр хүний суух гэрийн эзний байрлах суух тэр газарт
эмэгтэй хүн хүрж болохгүй гэдэг цээр байсан байна. Тэгэхээр энэ бол нэг гэр бүлийг эвтэй, найртай байлгах, бие бинийгээ хүндлэх асуудлыг эртнээс монголчууд мэддэг учраас ийм цээр гаргасан байна. За өөр асуух хөхт. За. Айлын гадаанаас чимээ айн руу орохыг цэрлдэг гэсэн та хүний талаар ярьж өгөөч. Монгол гэр маань гаднаа болж байгаа дуу чимээг их тусгаарладаг. Тэгэхээр зэрэг гадаа анаас хүн орж ирэхдээ заавал гэрлөө орж ирэхдээ чимээ өгөх хэрэгтэй. Яагаад өгөхөөр чимээгүй орж ирж байгаа хүн бол нэгсэнтэй хулгайч байх нь шүү дээ. Хоёрдугаарт гэр дотор байгаа хүн чимээгүй орж ирсэн хүнээс хараад айх байдаг юм уу, ичих дээр нь одоо сэтгэл санааны асуудал болж ухаан самуурах тийм асуудал байх учраас заавал гэрийн гадаа ирсэн хүн гадаа нь нохоо хорио гэж дууддаг. Энэ бол нэгсэндээ одоо бидний сайн мэддэг хонхны асуудал байна шүү дээ. Гэрт бид нэр одоо ирэхдээ гадаа хонх тардаг тийм үү? Тэрнтэй ижилхэн гадаа нохоо хорио гэж дууддаг. Тэр айл нохоотой байсан ч нохоогүй байсан ч гэсэн нохоо хорио гэж дуудах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг гэрийн бүсгүй хүн байдаг юм уу, гэрээс гарахдаа бүх товч шилбэ бүгдийг товчлоод тэгээ гарч хүнийг өгтөж авдаг байна. Морины уян дээр эм хүн очихыг цэрлдэг гэж аав надад хэлсэн юм. Яагаад юм бол? Морины уян дээр эмэгтэй хүн очиж болохгүй гэдэг цээр бас байна. Гэхдээ энэ бол хурдны морин дээр бас хурдалж байгаа морийг үйж байгаа газар эмэгтэй хүнийг очихгүй гэдэг тийм цээр байна. Юу гэхээр эрцгээс монголчууд бүсгүй хүнийг хүндэлж хайрлж ирсэн цээрийн нэг хэсэг одоо бид нар одоо яригдах ч байна. Юу гэхээр эмэгтэй хүнийг гэрийн нэг баг нь нэг түшиг учраас эмэгтэй хүн гэр бүлийг авч явдаг учраас тэр хүн нэг янз бүрийн осолд оруулахгүй үүднээс тэр морины уяар очихыг цэрлдэг байна шүү дээ. Тэр эмэгтэй хүн морины уяан дээр очих юм бол одоо морин төшөглүүлэх байдаг юм уу, морины одоо буруу зүрх зүйл болчих учраас тэр морины уяан дээр очихыг цээрлж байна. Хоёрдугаарт эмэгтэй хүн гал голомт гэрийн доторх зүйл бүх зүйлүүдийг хийх түүний явах газар нь бол үндсэндээ тугалын хашаа хүртлэх ийм зайд хэмжигдэх хэмжүүр учраас бас нөгөө талаар морины уяан дээр очих цээртэй байх ийм ёс байна. Монгол ухаан цээрлэх. Монголын өв соёл цээрлэх ёсны талаар ойлгож авлаа. Тэгээд бас би энэ нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Бүр маш их бахархаж байна. Булаг шанд гол горихны усанд цус, сүү цагаан асгах, хэртэй хувцас угаах мөн гол усны загас жараахай усны шавжийг хөнөөхийг ихэд цэрлдэг гэсэн. Та үүний талаар бидэнтэй ярилцаж мэдлэг боловсруулах хуваалцаач. За. Тэгэхээр зэрэг энэ бас их чухал яриа асуулт байна. Юу гэхээр одоо дэлхийн экологийн асуудлыг дэлхийн нийтээр ярилцж эхэллээ тийм ээ. Тэгэхээр энэ бол экологийн тэнцвэртэй байдлыг байлгахыг монголчууд аль эртнээс мэддэг байсан байна шүү дээ. Тийм учраас тэр урсгал усанд гол дотор өөрийн бохир хувцас угаах юм бол түүнийг тэр бохир хувцсны чинь одоо нянгууд одоо бидний урсгал усан дотор ороод түүнийг нь одоо жижиг шавжнууд иддэг юм уу ингээд дэлхийн дэмцэрт байдал нэгсэндээ алдагдах боломжтой тийм үү. Тийм учраас тэр зүйлүүдийг монголчууд эртнээс мэддэг байсан учраас одоо тэр нянтай хувцас байдаг юм уу тэр сүү цагаан идэ тэр мах цусыг одоо усандаа урсгал усанд тусаахыг цээрлж үздэг байсан байх нэ. Тэгэхээр экологийн асуудлыг аль эрт монголчууд шийдэжсэн байх нь шүү дээ. Одоо би. За. Амсрын нэмтэрхий аягын цай ээж өгөх, аяг хөмрүүлэн тавих. Тэгээд бас цай идэ аягтай эдээндээ хуруугаараа ингээд амсрын дарах, аяг шаазанг ашруулн уурахыг хэд цэрлдэг гэсэн. Яагаад ингэ тийм бол? За энд би та нарт бас нэг жишээ болгож юм аяг авчирсан байх нь энэ нэмтэрхий аяг байна. Нэмтэрхий аягийг ер нь монголчууд хэрэглэдэггүй. Нэмтэрхий аяг юу гэхээр энэ бол хээр хэвтжидэг зүйл учраас энийг одоо бидний харагдахгүй зүтгэрийн хэрэгэлдэг идэл гэж цээрлдэг байх нь шүү дээ. Нэмтэрхий зүйл. За аягны амсрыг гараараа дарж уухгүй гэдэг бол одоо энэ байх нь. Хүний бохир гар бол
энэ 7 ор хуруунд байх нь байна тийм үү? 7 ор хуруунд одоо ингээд хүн дүрх юм бол энэ аягны амсарт нян үлдээд дараагийн хүндэд юм уу өөртөө юм уу одоо энэ бохир зүйл идэж уух магадлал өндөр байх нь шүү дээ. Тэгэхээр бохир зүйлийг идэж болохгүй гэдгийг бидний өвгдээд сайн мэддэг байсан байна. Тэгэхээр цэвэр цэмцгэр байна гэдэг үүднээс тэр аягыг гараараа дарж уухгүй байх нь байна. Дээр нь одоо тэр хооронд нь харшуулна гэдэг бол бас буруу бидний харагдахгүй байгаа ертөнцийн зүйлүүд бас тэдэнд чимээ тохио өгдөг гэдэг ийм цээрийн асуудал байсан байна. Гол нь бол цэвэр цэмцгэр байхын тулд энэ амсар те доош нь уруу аруулаа тавьчих юм бол одоо бохир газар дээр тавих нь шүү дээ аяга. Тэгээ бохир газар тавьчаад эргүүлээд авахаар нь газар байсан бохирын нян эргээд тэр амсар дээр үлдсэн байна тэрнээсээ цайгаа уух амдаа зуухаар чинь тэр бохир эргээд хүний бие рүү орно гэдгийг мэдэрдэг байсан байна тийм үү? Тэгээд лаав гэж надад ингэж их санагдсан. Яг зүйтэй харин тийм байна. Өөр хүүхдээ муу үгээр хэлж хараахыг цэрлдэг гэсэн та үүний талаар ярьж өгөөч. За үг бол амьтаа гэж үздэг. Эртний монголчууд үгийг бас амьтаа гэж үздэг. Үг бол маш хүчтэй нэгдлийн зэвсэг байх нь шүү. За би та нарт нэг жижигхэн бас түүх ярив. Юу гэхээр нэгэн тогоочийг хаан нь чи хамгийн сайхан хоол хийж авчир гэсэн баг. Тэгэхээр зэрэг тогооч амьтны хэлээр хоол бэлдээд хаандаа авчирсан. Хаан түүнийг идэд дуусныхаа дараа чи яагаад надад ийм амттай хоол хэлээр хийж авчирсан бэ гэж асуухад тэр тогооч юу гэж хариулсан гэхээр хэл бол хүний сайн сайхан зүйлийг хамгийн сайн сайхан зүйлийг ярьдаг аа. Хэлээр хүнийг амьдруулж болдог, хэлээр хүнийг аз жаргалтай болгож болдгоо гэж хэлсэн байдаг. За тэгтэн хаан бодож байгаад за чи тэгвэл хамгийн муу хоол хийж авчир гэсэн байна. Гэтэл хүн тогооч яваад дахиад хэлээр хоол хийгээд аваадсан. Тэгээд дахиад хаан асуусан. Яагаад чи хамгийн сайн хоолыг хэлээр хийсэн мөртлөө хамгийн муу хоолыг хэлээр хийсэн бэ гэж асууж гин. Тэгтэн тогооч үгээр хүнийг үгүй хийж болгоно. Үгээр хүнийг устгаж болгоно. Үгээр хүнийг өхүүлж болох юм биш гэж хэлж. Тэгээд хаан үнэхээр үг хэл гэдэг бол хүнийг аз жаргалтай болгодог бас түүнийг үгүй хийж болох юм а гэдгийг ойлгож авсан байна. Үүнтэй яг ижилхэн монголчууд хараалын үг хэлхийг үндсэндээ амнаасаа гаргахыг хориглодог байна шүү. Хараал гэдэг бол нэг өсөндөө хүчтэй зэвсэг болох нь байна тийм үү? Тийм учраас үр хүүхдээ хараахыг бол эртнээс цээрлсэн. Одоо муу мухагаар хэлэх юм бол одоо хүүхэд нь том болоод одоо тэр маягаар нь амьдрах байт юм уу тийм. Тийм учраас амнаасаа хүүхдүүдэд та бүхэн бүгдээрээ бас дотроо бодох хэрэгтэй. Амнаасаа боломжгүй муу гарахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт бодлогогүй яриа ярьж болмооргүй байна. Гуравдугаарт одоо эвдэрсэн үгс буюу хараалын үг бас амнаасаа гарахгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол бидний амьдрал монголчуудын амьдрал та нарын ирээдүйн амьдрал сайн сайхан болох боломж бий. Монгол хүн юуг эрхэмлэх ёстой вэ? Та бидэнд хэлж өгөөч. Монгол хүмүүс хамгийн түрүүнд оюун ухаанаа бас цэвэр ариун байх хэрэгтэй. Худал хэлэхгүй байх хэрэгтэй. Хулгай хийхгүй байх хэрэгтэй. Ах トゥ, ахмад настан дүүнраа бүгдийг нь өөршгөө бас хайрлах хэрэгтэй. Бүгдийг хайрлсны дараагаар энэ зүйлүүд эв нэгдэлтэд орох боломж байдаг. Тийм учраас монголчуудын хийх өнөөдөр хамгийн чухал зүйл бол бие бинийгээ хүндэлж хайрлах хэрэгтэй байна. Хоорондоо муудалцах шаардлагагүй байна. Эх орноо бас илүү сайнаар хамгаалах, эх орныхоо нэр төрийг өндөр дөргөх ийм амьдралын шаардлагууд тулж ирж байгаа. Үнэхээр ингээд том соёл хүмүүжил гэсэн. Тэгээд хүнийг ингээд хүндлэх юм бол бас хүнээр хүндлүүлдэг. Хүнийг заавал хүндэлж ийж хүнээр хүндлүүлдэг болно. Монгол хүн юуг эрхэмлэх ёстой вэ? Та бидэнд хэлж өгөөч. Монголчууд бидэнд эрхэмлэх маш олон зүйл байна. Түүний хамгийн ихэнд бол их хэл юм. Монгол хэл гэдэг бол одоогоос олон 100 жилийн өмнө үүсч бий болсон байна. Тэгэхээр баруун зүүн Европоос Хянганы нуруу хүртэлх энэ асар өргөн уудам нутагт монгол хэрээр ирдэг монгол заншилтай ард түмэн амьдарч шít.
Тэгэхээр монгол хэл гэдэг бол бидний хамгийн одоо бусдаас ялгарах, бусдаас онцлог ийм өв соёл байна. Өөр юу гэж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Маш зүйтэй монгол хувцс биш үү? Монгол хувцс. Одоо энэ үзэж хүүхдүүд бүгдээрээ харж байгаа тийм ээ. Тэгэхээр үзэж хүүхдүүдтэй өшөө өөр юу байх вэ? Тэрийг хэдүүлээ тайлбарлаж ярив. Монгол хувцс бол маш чухал хувцс. Яагаад гэвэл бас л энэ өргөн удам нутагт яг л монгол дээлийг өмссөн олон монголчууд амьдарч байгаа юм. Монгол бичиг. Зүйтэй. Монгол босоо бичиг байна. Монгол бичиг бол одоо бас л биднийг босод үндэснээс ялгаж, салгаж байгаа хамгийн чухал хэрэглэх хүн бахна шүү, хэрэглэх хүн. Хөлөгмөр. Монгол хүнийг моргиугаар төсөөлөх ямар ч боломжгүй. Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлж исэн, монгол хүн одоо ч гэсэн морьтойгоо хамтдаа амьдарч байна. Тэгэхээр морь гэдэг бол бас монголчуудын өв соёлын чухал зүйл байна. Өөр болохоор ёс заншил. Зүйтэй. Одоо өнөөдөр бид нэр ярилцсан ёс заншил байна. Энэ бол бид глобал буюу тэр нэг системд болох тэр нийгмээс тусгаарлаж байгаа зүйл бол бидний өв соёл. Зам заншил шүү дээ. Тийм ээ? Маш зүйтэй. Монгол гэр. Монгол гэр. Монгол гэр. За, энэ бол бас л маш том ухтун. Яг үхээр эртний монголчууд эрт цагаас өвсөн өмбүүлээс одоо цагийн орчин цаг хүртэл 7-8 сууцыг дамжиж идүүгээ болсон. Олон зууны турш. Түүний өвсөн өмбүүлийн дараа урц байна, урцын дараа цээжгэр, цээжгэрийн дараа товгэр, товгэрийн дараагаар сархины тоонд гэрийн дараагаар одоо орчин цагийн хоролтоонд гэр хүртэлх монголчуудын үе дамжиж өөрчлөгдсөн гэрийн соёл байх нь шүү. Тэгэхээр монгол хүнийг гэргүүгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Маш зүйтэй. Монгол үндэсний хоол. За, монгол үндэсний хоолнд бас маш олон төрлийн хоол орно. Тэнд бол цагаан эдээ байна. Бидний үхрээ саагаад, тэмээгээ саагаад, гүүгээ саагаад хэрэгэлдэг унд хоолнууд тус тусдаа нэршилтэй. Айраг байна, тараг байна, ааруул, бяслаг, ээзгий, сүү. Ийм зүйл олон зүйлийн зөвхөн цагаан эдэний хоол байна. Түүнээс гадна бид нар махыг илүү хэрэгэлдэг. Яагаад гэвэл хүйтэн улиралтай улсад улс орон мах идэхгүйгээр амьдрах боломжгүй. Бид хүйтний нөхцөлд амьдардаг. Хүйтний нөхцөлд амьдардаг учраас заавал уургийн өндөр ичдэгтэй хоол, чанартлаг хоол идэх шаардлагатай. Тийм учраас эрт цагаас монголчууд маань өвөг дээдс маань махыг хэрэгжилж байсан байна шүү дээ. Одоо ч бид махыг хэрэглэсээр л байна. Махаар хийдэг олон төрлийн хоол нь бидний бүхэл мах хамгийн мэддэг нь бол бүхлээр нь чанж иддэг мах тийм үү. Түүнээс гадна бид нар хорхогийг боодгийг мэднэ. Арьсанд нь боож идэг тийм үү. За тэгээд говийн нутгруу төр янз бүрийн өөр сайхан хоолнууд махаар хийсэн хоолнууд байна. Энэ бол бас л бидний өөр улс үндэстнээс ялгарах онцлог юм. За би болохоор Монгол баярууд. Энэ бас чухал өв соёлын нэг бас л бидний бахарх зайлшгүй зүйлийн нэг бол мөн. Ягаад гэвэл бидний одоо одоо ч гэсэн бид баяр наадмыг наадмаар хэрэгэлдэг шүү дээ. Наадам хийдэг. Бас цагаан сар байна. За, ийм баяр бол монгол үндэстэн бусад үндэснээс ялгарах бас нэг чухал баярын нэг. За, цагаан сар бол нийт Азийн ард түмэн хийж байна. Хүүтэн өвлийг мэд давсны баяр болгож цагаан сарыг тэмдэглэж байна. За, наадмын хувьд бол зуны дэлгэр цагт монгол түмнээс өөр хийдэг улс өнөөдөр дэлхий дээр алга. Тэгэхээр бид нөгөө ярьдаг чухал морьтойгоо харавж байлдаг ном сумтайгаа хүчит бөхчүүдтэйгээ хамт зуны наадмыг тэмдэглэж шин. Ийм чухал уламжлал бидний соёлд нэвтэрч идүүгээ хүртэл бид нар зан заншил болгож хэрэгжилж байгаа агуу том ард түмний үрсад бол та нар байна. Үнэхээр тийм гэж юу? Би бүр монгол улсаараа бахархчтай. Бид бүгдээрээ бахарх ёстой. Ягаад гэвэл энэ бол монгол хүний оюун ухаанаар өдөв хүртэл ирсэн зүйл. Би түрүүн та нарт ярьлаа. Чингис хаан нь ямар оюуны потенциал өндөртэй хүн байсан учраас олон тэр улсыг нэгтгэж нэг улс болгож хараасаа дагуулсан тухай. Тийм үү? Тэр оюуны потенциал одоо хүүхдүүдэд та нарт бий. Ягаад гэвэл бид нар генд дамжиж тэр оюуны потенциал бүгд ирсэн.
Та нар одоо ч саяхан ч гэсэн тэр хүүхдүүд тэмцээнд ороод ирээд төрүүлээд дэлхийд шагнал авж байгаа тухай бид бүгд харж байгаа тийм үү. Тэгэхээр бидний оюуны потенциал одоо ч гэсэн хэвээрээ Чингис хааны үеэс дамжиж ирсэн оюуны потенциал одоо ч гэсэн биднэрт байна. Бидний IQ бол маш өндөрт ордог. Тэгэхээр та бүхэнд хүүхдүүд та бүхэнд үзэгч та бүхэнд бүгдэд нь энэ Монгол хүний оюун ухаан цаашд амьдрах боломж ирээдүй гэрэл гээтэй байна гэдгийг хэлхийг хөтлөгч миний зүгээс хүсэж байна. Монгол улсын соёлын яам SBN телевизээс бэлтгэн нэвтрүүлсэн энэхүү нэвтрүүлэг маань жаргаж байна. Тэгэхээр хүүхдүүдэд энд оролцсон бүх хүүхдүүдтэй гарын бэлэг үгүй. За, соёлын яамнаас. За, тэгээ хүүхдүүдэд энэ 20 цэрийн тухай цэрлэх ёсны тухай Монгол ухааны тухай ангийнхаа хүүхдүүдэд өөрсдөө найз нөхдөд тарааж хэлж өгөөрэй. Наран урах зүг хянганы цааш орших жирмэн аймгаас наран жаргах ижил мөрний торгууд хүртлэх өргөн удам нутагт тархан суусан Монгол угсаатан ах дүүнэр ард түмэн та бүхэндээ эрүүл энх урт удаан ад жаргалтай байхын үлзийтэй эрүүлгийг өргөн дэвшүүлье. Монгол ухаан цээрлэх ёс.